1979 онд Их Британи улс төрийн тайзан дээр нэгэн эмэгтэй гарч ирсэн нь бүхэл бүтэн 90 үеийг өөрчилсөн. Тэр бол Маргарет Тэтчер төмөр хатагтай хэмээх нэрээрээ түүхэнд үлдсэн удирдагч. Гараан таман жижигхэн дэлгүүрийн дээд давхарт өссөн охин Маргарет эцгийнхээ ажилтсан эхийнхээ хэмнэлттэй амьдралын жишээг өдөр бүр харж хожмын хатуу байр суур Сахилга баттай удирдагчийн суурийг тавьсан юм а. Сургуулийн дахин тэрээр шинжлэхоонд онцгой авьяас гаргаж мэтгэлцээний клубт идэвхтэй оролцдог байлаа. Багш нар түүнийг шаргуу хизээч бууж өгдөггүй гэж тодорхойлдог байсан нь ирээдүйн улс төрчийн эхний шинж тэмдэг байв. Оксфордын Смофилд коллежийн химийн чиглэлээр суралцж байхдаа тэрээр улс төрийн анхны алхам хийсэн. Төгссний дараа татварын хуульч болсон түүний бодлогын нарийн тооцоолд чухал нөлөө үзүүлжээ. 1959 онд парламентын гишүүнээр сонгогдож Маргарет 1975 онд консерватив намын даргуулж 1979 онд ерөнхий сайдын судалд хүрсэн юм а. Энэ бол зөвхөн намын ялалт биш, харин Британий улс төрийн шинэ нэр үеийн эхлэл байлаа. Тэрээр инфляц өндөр, ажилгүйдэл ихтэй Британыг хатуу бодлогоор өөрчилсөн. Улсын өмчт үйлдвэрүүдийг ховчилж, үйлдвэрчний эвлүүдийн хүчийг сааруулж, энэ бодлого нь эдийн засгийн сэргээсэн ч нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлсэн. 1982 онд Фолклендийн арлыг Аргентинд сэргээс буцаан авсан нь үндэсний бахархлыг сэргээсэ. Хүйтэн дайны үед Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Рональд Рейгантай хамтран ажиллаж зөвлөлт холбоот улсын эсрэг хатуу байр суурь баримталсан ч Горбачевтай харьцагтай илүү уян хатан хандсан. Түүний өгс өнөөдөр ч олон хүнээ чихэн цуурайцаар байна. Социализмын асуудал нь эцэстээ та бусдын мөнгийг дуусгахдагт оршноо гэж хэлсэн. Нийтийн мөнгө гэж байдаггүй, зөвхөн татвар төлөгчдийн мөнгө л гэж байдгаа гэж хэлсэн. Бодолдоо анхаар, учир нь тэд үг болдог, өгөндөө анхаар, учир нь тэр үйлдэл болдог, үйлдэлдээ анхаар, учир нь тэр зуршил болдог гэж хэлж байсан. Эдгээр өгсөн түүний хатуу байр суурь, эдийн засгийн сахилга бот, хувь хүний хариуцлагыг онцолдог. Маргарет Тэтчерийн өв маргаантайч хүчтэй хэвээр байна. Тэрээр Британыг зах зээл цуурсан эдийн засаг руу шилжүүлж Тэтчеризм хэмээх улс төрийн философиг бий болгосон. Түүний бодлого дэлхийн консерватив хөдөлгөөнөд нөлөөж олон удирдагчдад урам өгсөн. Маргарет Тэтчерийн амьдрал бол нэгэн жижиг хотын дэлгүүрийн охиноос эхлээд Их Британи анхны эмэгтэй ерөнхий сайд хүртэлх түүх юм. Тэрээр 11 жилийн турш улс орноо удирдаж эдийн засаг, улс төр, олон улсын байр суурь өөрчилсөн. Монгол Их Британи 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд өнөөдөр боловсрол, худалдаа, ардчлалын үнэт зүйлсийн хүрээнд хамтран ажиллаж байгаа нь Тэтчерийн олон улсын оролцооны өвийг илэрхийлдэг.